мөнхийн зүүн тэжээл брэндээс та бүхэнд бас нэгэн бяцхан зөвлөгөө өгье гэж бодож байна. За энэ хүмүүс одоо их асууж байна. Паднуусандаа одоо хэдийн хэмжээтэй улаан буудай оруулах вэ, хийх ёстой вэ гэх асуулт их түгээмэл байна. За тэрэнд бяцхан одоо хариулт өгье та бүхэнд. За энэ ингээд 40-60 гэсэн харьцаатай паднуус байна. Өндөр нь одоо 4.5-тай. За энэ дээр бол одоо будаа угаад цэвэрлсэн одоо чиглэсэн одоо будаага бол 1 см-аас одоо 1.5 хооронд ингээд жигд ингэж зулах ёстой. За ингэж зулснаар бол тухайн будаа бол ер нь бол 1.5 кг буюу 1 кг 500 г 1500 г улаан буу цэвэр улаан буудаа одоо энэ паднуусан дээрээ суулгаж үргэлжлэгээ хийнэ гэсэн үг бай. Тийм учраас хамгийн ихдээ 1.5 кг одоо буудаа хийх ёстой шүү. За энэс илүү бол хэрэггүй. Энийг ирэх юм бол одоо хэтэрхий их зузаадч, хөрсөн их зузаадна бас нингэн байх. За ер нь 1.3 бас 1.5 хооронд л байх болно. За тэрнээс нингэн байх юм бол одоо хөрслөж өгөхгүй. Эхлээд заавал юм чинь усан суурин дээр хөрсөж чинь. Тэгээ хөрсцснийхээ дараа бол дээшээ ингээс хоёулах байгаа шүү. За баярлалаа та бүхэндээ.